За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө дугаараар би get гэдэг үгтэй холбоотой collocations буюу get гэдэг үгийг ямар үгтэй ашиглаж болох вэ тийм ээ? Ямар үгтэй англи хэл дээр хавсаргаж хэлж болох вэ гэдгийг заахаар бэлтгээд байна. Хэрвээ та миний англи хэлний хичээлийг анх удаага үзэж байгаа бол subscribe дараарай. Ингэснээр та дараагийн миний хичээлүүдийг үзэх боломжтой болох юм шүү. За хичээлээ эхэлцгээе. Get гэдэг үгийг маш олон утгатай, маш олон үгтэй хэрэглэж болдог. Гэхдээ зарим нэг үгтэй бол болдоггүй шүү. Тийм болохоор та бүхэн энэ үгнээс харж агаад ингэж хэрэглэдэм биш тэгээд цаашдаа хэрэглээд яваарэ гэж би хүсмээр байна. За жишээлх юм бол get a cold. Get a cold гэдэг нь болохоор ханиад хүрэх. Get гэдэг үгийг ямар үед ашигладаг вэ гэхээр ямар нэгэн нөхцөл байдал өөрчлөгдөх дээр get гэдэг үгийг авч яадаг байгаа. За get гэдэг нь болохоор хүрэх гэсэн үг гэж орчуулагдаж болно. Хүрэх авах тий. Гэхдээ энэ хичээлийн дараа та get гэдэг үг маань ямар их утгыг агуулж идэг юм бэ? Ер нь ямар их үгтэй хамт залгагдчихдаг чухал үг вэ гэдгийг бол та ойлгох болно гэж би бодож байна. За get a cold гэдэг нь болохоор ханиад хүрэх гэсэн үг шүү. Эрүүл хүн ханиад хүрчингүүд get a cold гэж хэлдэг байна ч тийм. За дараачих нь get a chance. Get a chance гэдэг нь болохоор боломжийг олгох. Түрүүн ханиад хүрэх гэдэг үгээр орчуулагдчихсан бол одоо боломжийг олох. Get a chance өгөх, боломжийг танд өгөх гэх юм. Та боломжтой болж эхэлж байгаа бол get a chance. I'll take a chance гэдэг шиг. Got a chance. Last year I got a chance to go to Russia. Би түрүү жил Москва явах, одоо ингээд Орос явах. Би түрүү жил Орос явах надад боломж олгогдсон гэж шүү дээ. Got a chance. Last year chance go to Russia гэж хэлж болохгүй. I got a chance. Үйлэг маягаар шилжиж шүү дээ. I got a chance. Надад Орос явах боломж олгосон тийм ээ. Дараачих нь get a job. Get a job гэдэг нь ажилд орох гэсэн үг шүү. Шал өөрөлттэй болж байна тий. Түрүүнийхээс өөрөөр орчуулалтаа явуулчих гэсэн үг шүү дээ. Get a job гэх юм бол ажилд орох тий. I got a job at the bank. I got a job at the bank гэх юм бол би банкнд ажилладаг болсон. Got a job гэж хэлж болж байна. За дараагийн болохоор get гэдэг нь болохоор худалдаж авах гэж бас орчуулагдаж болдог шүү. Get гэдгийг за I got a new dress гэх юм бол би шин даашинз худалдаж авсан гэж. I got a new car, I got a new house, I got a new I got a bread тий I got a bread гэх юм бол би зүгээр талах авсан гэж хэлж орчуулагдаж болж шүү дээ. Бас get гэдэг үгийг buy буюу худалдаж авахтай адилтгаж ойлгож болох нэ. За дараагийн талаар get dressed. Get dressed гэдэг нь шал өөр хувцас өмсөх. Get dressed we are going гэх юм бол бид за хувцас өмсчөө бид нар явлаа. Бид нар одоо явна тий. Бид нар явах чинь get dressed. Хувцасгүй байсан хүн хувцастай болохоор тэр нөхцөл өөрчлөгдөж чинь тий. Тэгэхээр хувцасгүй байсан хувцастай болоод get dressed. За get shocked дараагийн үг байгаа. Get shocked гэдэг нь болохоор гайхах. Oh I got shocked гэх юм бол би өөртөө гайхлаа штэ. Би өөртөө амар шокд орсон тий гэсэн үг шүү. За дараачих нь get divorced. Get divorced гэдэг нь болохоор салах гэсэн үг шүү. Гэрэлцэн байсан хүн салахаараа нөхцөл өөрчлөгдөд get divorced. I got divorced last year гэх юм бол би түрүү жил одоо салсан суудсан байсан хүнээсээ салсан гэж хэлэгддэг байна шүү дээ. За дараагийн талаар get married яг эсрэг нь тий ганц бие байсан хүн гэрлэхээрээ нөхцөл өөрчлөгдлөө гэрэлслээ тий. I got married last year гэх юм бол би түрүү жил гэрэлсэн. За got engaged. Got engaged гэдэг нь болохоор сүү тавих. Last year I got engaged гэх юм бол түрүү жил би сүү тавьсан гэж хэлж шүү дээ. Ирээдүйд цаг дээр яаж хэлэгдэх юм бэ гэсэн асуулт гарч иж магадгүй. Тэрийг юу хэлэх вэ гэхээр next year I will be get engaged болно шүү дээ. За хэрвээ got гэд ингээд I got гэд ингээд асуугаад дандаа past түрүү жил гэж яриад ах юм аа. Ирээдүйд яах юм бэ гэж гэсэн асуулт гарч ирж ивэл маш хэцүү. Ирээдүйд гарч ирж ивэл та got гэдэг үгийг ашиглахгүйгээр зүгээр be гэдэг үгийг ашиглаад явчих биш. Will be гэдэг үгийг ашиглаад явчих болно гэсэн үг. Энэ үгээ шууд хайчиж болно гэсэн үг шүү. За next year I will be married.
last year I got married гэж хэлж байгаа бол дараа жил буюу next year I will be married. Get гэдгийг хайчих гэсэн үг шүү дээ. За my sister got married last year. Next year she will be married. Гэхдээ энэ саний миний хэлсэн үгээр дандаа engaged, married, divorced дээ шүү дээ. За дараагийн хамтлалаар angry гэдэг үг байгаа. Get angry гэдэг нь болохоор ууртай болох. Зүгээр исэн хүн нөхцөл өөрчлөгдөд ууртай болчихж дээ. Тэгэхээр I got mad. I got angry. Ууртай болохыг бас got гэж нөхцөл өөрчлөгдөд got. За ирээдүйн цаг дээр I will be mad if I will be mad in case гэж явчихна шүү дээ. Got гэдэг үгийг хаяад will be өнгөрсөн цаг дээр нөхцөл өөрчлөгдсөн тухай ярьж байгаа бол ууралсан тухай ярьж байгаа бол I got mad when he lied to me. I got mad when he lied to me. Гэх юм бол тэр хүн надад судлаа ярьсан болохоор би ууралсан тий. За ингээл баярлах, одоо ингээд өрөвдөх, одоо сэтгэл санаанаас гарч байгаа бүх юм дээр got гэж ашиглаж болдог байна шүү дээ. Got happy, got surprised, got mad, got одоо юу гэдэг юм. Сэтгэл санааны бүхэл эмоцууд дээр got. Ойлгомжтой юу те? За дараагийн нь болохоор get a degree гэдэг үг байна. Get a degree. Одоо нэг зэрэг эзэмших гэдгийг дээр зэрэггүй байсан хүн зэрэг эзэмших дээр get a degree. I got a bachelor degree in finance гэх юм бол би санхүүгийн дипломтой диплом авч исэн гэсэн үг байна шүү дээ. I got a bachelor degree in finance. Би санхүүгийн бакалаврын диплом авч исэн. За энийг ирээдүйн цаг дээр бас I will get a bachelor degree next summer. Дараа зун гэхэд би санхүүгийн дипломтой болчихно гэж хийж болно шүү дээ. За энэ яагаад байгаа юм бэ? Ямар үед нь би гэдгийг ашиглаад, ямар үед нь got гэдгийг ашиглаад, get гэдгийг ашиглаад яагаад байгаа юм бэ гэж бодж болно. Гэхдээ ер нь миний ойлгож байгаагаар бол дүрэн байхгүй, тодорхой ингээд дүрэн байхгүй, заах уу бүр ингээд нарийнаар ингээд чийлээд явж болно л да. Хэрвээ эмоц гарч ивэл ирээдүйд өнгөрсөн цаг дээр got гэдгийг нь ашиглаад ирээдүйн цаг дээр got-ыг хайж болж байна. Жишээл одоо энэ degree гэдэг дээр жишээлх юм бол got гэдгийг нь өнгөрсөн цаг дээр хэрэгэлсэн юмнасаа will get гэж шууд ингээ get гэдгийг хаяхгүй явж суулж ирч тээ. Энийг яаж сурах вэ гэхээр ерөөсөө л ингээл ярьсаар агаад уншсаар агаад англи хэлийг хэрэгэлсээр агаад сурна гэсэн үг шүү. За дараагийнх нь үг юм бол get lost. Get lost гэдэг нь болохоор алга болох гэсэн үг шүү. I got lost in the forest гэх юм бол би айн бодон дотор төөрсөн. Төөрөх гэсэн үг бас байж болох юм шүү дээ. Алга болох төөрөх чинь ихэдээ төстөр шүү дээ. Гэж get lost гэж бас хэлж болт юм байна. За get old гэж болж байна те. Get old гэдэг нь болохоор хөгшрөх. I'm getting old. Би яг одоо хөгширч байна. Getting old те. I will get old when I turn 60. Би 60 нас хүрэхээрээ хөгшөрнө. Эсвэл I got old already. Гэх юм бол би айл хизээний хөгшин болцсон шүү дээ. Get old те хөгшрөх. За. Get home гэдэг үг гэж болж байна. Get home гэдэг нь бол зүйл гэртээ арих гэсэн үг. I got home early today гэх юм бол би өнөөдөр гэртээ эрт ирсэн. За collocation гэдэг маань ерөнхийдөө ингээл энийн өгнөдтэй л хэрэгэлдэм биш тэг гэдэг ерөнхийдөө чэйжлэхээс өөр үггүй дээ. Бараг л чэйжлэхээс өөр үг байхгүй. Энэ миний өгнөд ингээл бичиж тавьж байгаа л дараагийнхаа хэлэхдээ ингээл хилээл явчихна гэсэн үг шүү. Got pregnant гэж болж байна те. Get pregnant гэдэг маань болохоор жимсэн болох гэсэн үг шүү дээ. Жимсэн биш байсан хүн жимсэн болохоор get pregnant. Ойлгомжтой юу? За get started гэдэг маань болохоор эхлэх. Get started гэж хэлж бас болж байна. Let's get started гэх юм бол за одоо эхэлцгээе те жишээлх юм бол get started гэдэг үг болж байна. За дараагийн нь get tired. Дараачих нь get tired гэдэг нь болохоор ядрах. Бас л ингэ нэг жоохон нөхцөлд өөрчлөгдсөн байх те. Ядраагүй байсан хүн ичвчтэй байсан хүн ядрахаараа get tired те. Get home гэртээ биш байсан бол гэртээ очихороо get home гэж хэлж бас энэ хүн бас нэг ойлгож болох юм. Гэхдээ ер нь л чэйжлэндээ ярьсаар байгаа, сонсоор байгаа л юм хэд энэ collocation-уудыг чэйжлэх хэрэгтэй болно гэсэн үг шүү. За.
Get permission. Get permission гэдэг нь болохоор зөвшөөрөл авах. You need to get a permission to start a business гэх юм бол бизнес эхлүүлэхийн тулд зайлшгүй зөвшөөрөл авах шаардлагатай тий. You need to get a permission to start a company. За компани ашиглахын тулд зөвшөөрөл авах хэрэгтэй. Get permission тий. Дараачих нь get sick. Get sick гэдэг нь болохоор өвдөх гэсэн үг шүү зэ. I got sick гэх юм бол би өвчтэй одоо ингээ өвдчихлөө. Don't get sick гэх юм бол өвдчихвөө тий. Өвдөж болохгүй шүү гэсэн үг байгаа. Дараачих нь get happy. Миний нөгөө нэг аль түрүүн хэлжсэн тий. Сэтгэл санааны өөрчлөлт орохтой бас get гэдэг гэж хэлжсэн шүү дээ. Get happy, get sad, get mad, get angry, get excited, get worried тий. Энэ болгон дээр бас get. За get frustrated. Түрүүний хэлсэн тий. Mad гэдэгтэй адилхан бүр frustrated. Хамгийн сүүлийн үг буюу миний сонгосон хамгийн сүүлийн үг нь get ready. Get ready гэдэг нь болохоор бэлэн болох тий. Let's get ready гэх юм бол бүгдээрээ бэлэн болцгоё. Let's get going, let's get ready, let's get going гэх юм бол за бүгдээрээ бэлэн болцгоё. Тэгээ бүгдээрээ явцгаая гэсэн үг байна шүү дээ. За миний хичээл таалагдсан бол лайк дараарай. Лайк дарснаар энэ хичээлийг үзсэндээ талархалж байгаа сэтгэлээ надад илэрхийлж байгаа гэсэн үг юм шүү. Таны тусламжтайгаар бас олон хүмүүсэд англи хэллэгээ сайжруулах, дээшлүүлэх мэдрэхэд нь хэрэг болох юм аа гэж ойлгож болно. За ингээд get гэдэг үгийг гаргахгүй болсон байх гэж найдаж байна. Дараа дахин уулзлаа. Түр баяртай.